бид нөр өөрсдийн тархиа шинээр програмчлах боломжтой гэдгийг neuroscience буюу тархи мэдрэлийн шинжлэх ухаан нотолсон. Учир нь гэвэл тархи байнгын хэлбэрээ өөрчилж байдаг, уян хатан зүйл байдаг, нэг тогтсон хатуу зүйл биш гэсэн үг. Тэгэхээр бид тархиа шинээр програмчлахад дан ганц affirmation үг, эерэг сайхан үгнүүд төдийлөн амжилт авчирдаггүй. Тархи үргэлж биднээс нотлогоо хайж байдаг. Харин тэрхүү нотлогоо нь юу юм бэ гэхээр таны өдөр тутамдаа өөртөө хэлж байгаа эерэг үгсийн дагуу үйлдэл хийх, өөрийн мөрөөдөл зорилгын дагуу үйлдэл хийх. Үйлдэл хийх гэж хэлэхээр бид нар маш том зүйлсийг нэг дор хийх гэж оролдож өөрийгөө зовоодог. Өөрийгөө зовоогоод байгаа энэ байдал бол зөвхөн эго. Харин тэрхүү тархинд маш жижиг нотлогоо л хэрэгтэй байдаг. Тэгэхээр таны өөрийн тархиндаа өгч чадах нотлогоо бол хамгийн жижиг үйлдэлээс эхэлнэ. Хэрэв та ном бичих байгаа бол өдөрт ердөө нэг хуудсыг бичгээд л хангалттай байдаг.